сайн уу? Монторос үгтэй 95-тай морилно. Ингээд 8 дугаар сарын төлөв байдлын 3 дугаар группийнхний маань нэмэлт уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр хамгийн ихний асуулга нь бол ажил карьер дээр өгж байгаа зөвлөгөө болон төлөв байдлыг харж байна. За тэгэхээр энэ дээр бол төлөв байдлын хувьд болохоор за 9 of Pentacles буюу 9-ийн цус маань тийш харж болсон байна. Тэгэхээр та бүхэн маань яг хүрэх гэсэн оргил, хүрэх гэсэн амжилт, зорилго тий мөрөөдлийнхаа яг өмнөх шатанд бол энэ 8 сард бол хүрч чадчихээн. Та бүхэн яг сүүлийн үед юу зорьсон, юу төлөвлөсөн яг түүндээ бол хүрхийн яг өмнөх шат дээр бол 8 сард гарч чадхаар бол харагдаж байна. Та бүхэнд амжилт байна. Санхүүгийн бүтэн ийм хамгаалттай байдалд хүрч чадж байна. Ашиг орлогондоо хүрч чадж байна. Маш том юм хөрөнгөө босгож чадчихээн тий эд баялаг шагнал юу гэдэг бас албан тушаал ахих тий шагнуулах гайхалтай шаргуу хөдөлмөрлсөн тэр хөдөлмөрийнхаа үр шим шагналыг бол хүртэж чадчихээн хөрөнгө оруулалтаа авч чадчихээн оруулж чадчихээн за ерөөсөө ингээд ерөөхдөө яг нийгмийнхаа байр суурь хүргэсэн оргилдоо яг хүрч чадчихээн бас тэр оргилынхаа яг өмнөх шатан дээр бол орж чадчихна. За энэ дээр бол яриад байх зүйл алгаа. За дээрэс нь Wheel of Fortune гарч ирсэн. Тэгэхээр маш хаттай, одтой, юм гайхалтай юм сар болохоор байна. Маш том гоё боломжууд орж ирж байна. Таны өдийг хүртэл хийсэн сайн сайхан үйл хэрэг те сайн сайхан тарьсан сайн өрүүд энэ бүхэн ургац болж өвчин шимээ өгч чадчихээн. Гайхалтай найз нөхөдтэй, түншүүттэй, хамтрагчуудтай уулзаж чадчихээн. 8 сар та бүхний маань энерги өөрөө өндөр байна. Түүнийгээ дагаа таны эргэн тойрон тантай учирч байгаа хүмүүс таны эргэн тойронтой хандлага, харилцаа бүх зүйл зүгээр ярих юм алгаа манайхаа. Үнэхээр адтай одтой хувь тавилан таныг түшиж гин, амьдрал таныг түшиж гин, хорвоо ертөнцид түшиж гин, дүүрэн боломжууд байна. Ийм гайхалтай баялаг. Үнэхээр гайхалтай юм сар болохоор байна. Энэ дээр би өөр юу нэмж ярих вэ? За энэ гайхалтай зүйлд хүрэх гол зүйл бол та бүхний өдийг хүртэл хандаж явсан нэг хандлага байгаа, нэг итгэл үнэмшил байгаа, нэг буруу итгэл үнэмшил байгаа. Нэг тэрхүү хуучин хандлага, хуучин буруу итгэл үнэмшлүүд, хуучин зохион байгуулалт, стратеги, хуучин арга барил иймэрхүү зүйлээ бол бүр innovation хийгээд бүр ингээд өөрчлөөд бүрэн ирэхээр нь өөрийнхөө бүх талбаруудаа, зан хандлагуудаа, арга барил, зохион байгуулалтуудаа өөрчилж чадсанаар энэ зүйлд хүрэх нэ. Тэгэхээр шинэлэг ингээд сүүлийн үед нийгэм хаашаа өөрчлөгдөж байна. Нийгмийн хандлага, чиг хандлага хаашаа явж байна. Нийгмийн хөгжил хаашаа явж гин юу хөгжиж гин юу тренд болж гин нийгэм тэр чигээрээ хаашаа чиглэж гин гэдэг зүйлээ мэдэрч чадсанаар ойлгож чадсанаар түүнийг дагж чадсанаар гэсэн үг. Нэгсний энергийн түвшинд бол хорвоо ертөнцөөс өгж байгаа тэр энергийг эсэргүүцэж урдаас нь тэмцэх биш тэр энергийн дагуу явж чадсанаар энэ гайхалтай үр дүнгууд энэ гайхалтай өсөлтүүдийг бол хийж чадах нэ. За тэгээд энэ инновашныг ч гэсэн та бүхэн угаасаа 8 сард хийж чадхаар бол харагдаж байна. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор синглчүүдийн маань хайр дурлалын харилцаан дээр бол 8 сард ерөөхдөө яг шинэ хостой уулзрах, шинэ хүнтэй уулзрах, шинэ учралтай уулзрах гэхээсээ илүү яг өөр дөрөө ажиллах, өөр дөрөө төвлөрөх юм сар байгаад байна. Та бүхэн итгэлээ буцааж авч чадж байгаа, бусдад итгэж чадж байгаа, бусдын итгэлийг дааж чаддаг болж байгаа ийм сар бол харагдаж байна. Тэгээд илүү юу гэдгийг дотоод зөрчил ихтэй байсан бол өөртөө зөрчилдөг байсан бол өөрийгөө ялан дийлж чадчихээн. Бусдыг ялна гэхээсээ илүү өөрийгөө ялж чадчихээн. Өөрийнхөө дараагийн түвшинд бол хүрч чадж байгаа харагдаж байна. Таны дотоод зөрчилдөөн дуусаж байна. Таны дотоод зөрчилдөөн төгсөж байна. Тэгээд ерөөхдөө болохоор аливаа энергийг аливаа болж байгаа процессыг бүх зүйлийг хүлээн зөвшөөрч чадсанаар өөрчлөлт ирдэг гэдгийг та бүхэн ойлгож чадчихээн. Бас энэ зүйлийг ойлгосоо гэж бас зөвлөгөө мэгаарч бас орж ийн. Тэгэхээр би яг энэний өмнөх юуны
ажил карьерийн асуулган дээр бас хэлсэн тий. Хорон ертөнцөөс ямар энерги ирж гин юу ирж гин тань дээр даваа нухчаа ирж гин үү, тань дээр асуудлууд ирж гин үү, тань дээр шагналууд ирж гин үү, тань дээр боломжууд ирж гин юу ирж гин бүгднгийн зүгээр л хүлээж авах хэрэгтэй. Тэгээд түүнийхээ дараа өсөлтийг хийж чаднаа гэдэг ийм мессеж ирж байна. Тэгэхээр хайр дурлалынхаа харилцаан дээр ч гэсэн та бүхэн маань одоо юу гэдгийг өдийг хүрэхтэй хайр дурлалын харилцаа нуурж исэн үе байж болно. Та бүхний туршлага хүн болгоны одоо туулсан туршлагууд өөр байгаа. Гэхдээ энэ бүхнийгээ эцсийн мөчид ийм зүйл болсон ямар хүнтэй учирсан нийлсэн үү, саалсан уу, юу болсон тэр бүх зүйлээ ерөөхдөө болох ёстой зүйл энэ бүхнээс одоо авах ёстой сургамжаа авч чадсан, сорилоод авч чадсан гэдэг ийм зүйлийг илүү ариухнаар, илүү гоёор ойлгож чадах юм бол дараагийн түвшинд гарч чадчихээн. Гэхдээ энэ бүхнийгээ чадах юм бол гэж угаасаа чадж байгаа бол харагдаж байна. Тэгэхээр илүү итгэл гэдэг зүйл илүү зүрхэн хүрт нээгдэж өгч гин. Өөрийгөө бусдад бас их зөвгөөр ойлгуулж илэрхийлж чадчихээн. Харилцааны ур чадварч бай. Одоо хосын харилцааны ур чадвар гэж бас зүйл байгаа шүү дээ. Одоо хосын харилцаанд гаргадаг алдаагаа засаж чадчихээн. Алдаануудаа ойлгож чадчихээн. Хосын харилцаанд ханддаг хандлагаа өөрчилж чадчихээн. Бүх зүйлийг эрэг болж чадчихээн. Гэх мэтлэн ерөөхдөө болох тань дээр өөр дээр тань level up хийж байгаа тийм процесс бол явагдаж байгаа ийм сар болж байна. Энэ бол маш том дэвшил юм манайхаа. Одоо хүнтэй уучрал гэдэг уучрал гэдэг зүйл бол чухал. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл бол яг энэ яриад байгаа зүйл байдаг. Тэгэхээр энэ зүйлдээ бол нүгэр тулгарч чадчихээн. Энэ өөрчлөлт өөрийгөө ялан дийлэх те энэ хувийн зөрчилдөөн, хувь хүний зөрчилдөөн зөрчил арилж гэдэг энэ зүйл бол энэ бол хамгийн том ялалт. Тэгээд хамгийн том хичээл, хамгийн том давах ёстой зүйл, хамгийн том бэлэг. Тэгэхээр 8 сар бол та бүхний хувьд бол маш чухал сар байх нэ. Тэгээд синглчүүдэд амжилт хүсье. За тэгвэл хосуудын маань хувьд 8 сар ямар байх вэ гэхээр хосуудын маань хувьд бол ерөнхийдөө хос хоёр хүний аль альных нь хамгаалалт маш өндөр байгаад байна. Энэ дээр жаахан зөрчилдөө үүсэх магадлал маш өндөр байгаад байна. За тэр маань юу вэ гэхээр мэдээж хосууд тус тусдаа орчин төссөн, тус тусдаа хувь хүмүүс, тус тусдаа үзэл бодолтой ийм хүмүүс ингээд хоорондоо эвлэлтэн нэгдэж дутуугаа дүүргэж, дундуураа дүүргэж, дутуугаа нөхөх гэж ингэж хамтдаа ингээд хорог тулах гэж учирдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр зүйлийгээ мэдээж нэгдүгээрт тавиад хоёрдугаарт одоо юу гэдгийг хитрхийх хоорондоо юм зөрчилдөх юм үйл явдлаас татгалзаарэ. Ерөөхдөө болохоор хувь хүний эго байна. Хувь хүний одоо юу гэдгийг зан чанар хандлагууд байна те. Тиймэрхүү зүйлээсээ болоод нэг жаахан хоорондоо зөрчилдөх гээд байна. Тэгэхээр энэ энергиэсээ бас сайн юу ягаарэ. Энэ энерги бас сайн зөв эерэг тал руу хувиргаарай. Look inside yourself гэж байна. Тэгэхээр та бүхэн ямар мэдрэмжтэй байна? Тэр мэдрэмж нь юунаас шалтгаалаад байна? Ямар учир шалтгаанаас энэ мэдрэмж надад төрж ийн гэж өөрлөгөө тусдаа өнгөйгөрөө гэж байгаа. Одоо хос хоёр хүн зөрчиллөө, би бинээ гомдолоо, би биндээ муухай үг хэллээ. Энэ бүхэн маань манай нөхрөөс л болж байгаа юм. Манай эхнэр л ингэж хандж ийн гэж бодхосоо илүү зүгээр миний юун дээр, миний ямар алдаан дээр, миний ямар хандлага дээр иймэрхүү зүйл болоод байна гэдэг илүү одоо өөр дээр ажиллаарэ, дотгошоо өндөгөөрэй, бусдаас бити алдаа хайгаарэ гэдэг иймэрхүү зөвлөгөөнүүд орж ирж байна. Тэгээд илүү нөгөө юу гэдгийг буулт би биендээ хийж өгөөрэй л гэж байгаа. Би биендээ ээлжилж буулт хийж өгөөрэй, илүү зөөлөн хандаарэ, би бинийг илүү хүндлээрэй, ойлголцох хичээгээрээ. За тэгээд аливаа асуудал проблем гарах юм бол онцгой мэдрэмж төрөх юм бол өөрлөгөө өндөгөөрэй гэдэг ийм мессеж өгч шүү. За дараагийн асуулга нь болохоор дотоод биш юу лээ? Эрүүл мэнд мөнгө санхүү болон эрүүл мэнд шүү. За асуултуудаа хоорондоо ойлгож байна. За мөнгө санхүү эрүүл мэнд дээр болохоор за яг шууд л одоо юу гэдгийг мөнгө санхүү гэхээсээ илүү энэ их одоо дотоод ертөнцийн том зөвлөгөө маягаар бууж ирж байна. Анхааруулгач гэх юм уу те. Тэгэхээр яг this month гэдэг цаг хугацаатаа гарч байна. Тэгэхээр энэ бичлэгээ хизээ үзэн яг тэр сартаа гэсэн үг шүү. За тэгээд голцоо мэдээж шууд 8 сарын 6 учраас
8 сартаа нөлөөлөхөөр байна. 8 сартаа энэ үйл явдал илрэхтэй энэ мэдрэмжүүд төрөхөөр байна. За энэ маань юу вэ гэхээр уламжлалт бус хэв маяг гэдэг зүйл одоо таны мөнгө санхүү дээр одоо асуудал болж орж ирэх гэсэн үг. За асуудал гэхээр одоо юу гэдгийг сорилт болж орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд одоо юу гэдгийг нэгэн хэвийн уламжлалт одоо ийм ихтгэл үнэмшилтэй хүмүүс энэ 3 дугаар группийг сонгосон байх боломж маш өндөр харагдаж байна. Тэгэхээр нэг тэр маань юу вэ гэхээр яг нэг төрлийн ихтгэл үнэмшилтэй гэсэн. Жишээ нь зүгээр жишээ авч байгаа шүү. Та бүхний яг ийм гэж бодоо хэлээгүй. Гэхдээ миний хэлж байгаа жишээнээс эсрэг хүмүүс байж болно гэсэн. Зүгээр би зөвхөн жишээ авч байгаа. Жишээ нь бол хүн амьдралдаа зүгээр л уртаа игээл хин нэгэнд төвөг болохгүйгээр тэгээд хин нэгэнд бас туслах чалбгүйгээр зөвхөн өөрийгөө бодоод өөрийнхөө гэр бүлийг бодоод өөрийгөө болгоод явж явах боломжтой гэдэг ийм ихтгэл өмшил байж болно. Тэгэнгүүт энэ хүн маань яаж байгаа гэхээр уртгаал хийнэ. Ажлаа хийгээл цалингаа аваад ингээл ажиллаа үнэн зөв сэтгэлээсээ хийж гинүү. Хийж гин хүний ажлыг хариуцлагатайгаар үнэнчээр хийж чадсан уу? Чадсан. Түүнийхээ төлөө хангалттай одоо цалин авч чадчихэв үү? Чадчихэв. Окей. Энэ бол ажил амьдралын тэнцвэр. Энэ бол ажилд гаргах хандлага. Энэ бол мөнгөтэй харьцах хандлага гэж боддог. Ийм ихтгэл үнэмшил байлаа гэж бодъё. За би ийм ихтгэл үнэмшилтэй байлаа гэж бодъё. Тэнгүүд би болохоор юу гэдгийг зөвхөн энэ ихтгэл үнэмшлэрээ амьдрна гэсэн үг. Тэнгүүд яг амьдрал дээр туйлын үнэн, туйлын зөв буруу, туйлын үнэн худал гэж байдаггүй. Бүх зүйлийг суралцаж, туршиж үзхийн үзэж, алдаж онож ингэж явж байгаа. Амьдрал өөр маш олон өнгөтэй. Тэгэхээр таны үзэл бодол, таны жанжин шугам, таны одоо хийж байгаа үйлдэл, процесс бүх зүйл өөрөө алга байх ёстой гэж би бол боддог. Яг энэ бодлынхаа хүрээнд болохоор та бүхэн маань хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг хийж үзэх хэрэгтэй, хадгалж үзэх хэрэгтэй. Одоо саяны хэлсэн ихтгэл үнэмшилтэй би байлаа гэж бодоход би мөнгөө зөвхөн хадгална. Тэгээд үлдсэнийг нь одоо зарцуулалтанда зарцуулна. Тэгээд ажиллаа хийн. Тэгээд л болоо. Тэрнээс биш одоо юу гэдгийг нэг жижигхэн лотери ч юм уу те жижигхэн суглаанд ингээд орлоо. Тийм бол надад байхгүй тэгж болохгүй гэдэг ч юм уу тий. Яг ингээд нэг ямар нэгэн уламжлалт хэм маяг одоо эцэг эхээс авсан ихтгэл үнэмшил өөрийнхөө нэг л боддог одоо ихтгэл үнэмшилтэй бат хатуу зогсох нь бас буруу шүү. Мөнгө гэдэг зүйл бол өөрөө тэр чигээрээ энерги байдаг. Мөнгийг мэдээж цуглуулж болно. Гэхдээ мөнгийг тодорхой хэмжээний мөнгийг одоо бусдад өгөх тий бусдад хандивлах тодорхой хэмжээний мөнгө нийт мөнгөөрөө гэсэн үг биш шүү дээ. Тухайн нийт мөнгөний нэг 10%-аар нь бизнес хийгээд алтаж оноод үзэх хэрэгтэй. Тухайн мөнгөний 5%-аар нь одоо юу гэдгийг жижигхэн юм хөрхөн суглаанд ч гэсэн тий 1%-аар нь ч гэсэн ороод ингээд азаа үзэх ч юм уу тий. Иймэрхүү нэг юм уламжлалт бас хэв маягт бас нэг тодорхой хэмжээгээр зөвөр ойлгож зүүн өнцгөөс нь хандаж үзээрэй. Зөвхөн нэг хэв маягаар битгий мөнгөнд хандаарэ гэдэг ийм мессеж гэсэн үг. За энийг ойлгуулах гэж би бүр нэлээд уршсан баг. Гэхдээ та бүхэн маань ойлгосон байх гэж найдаж байна. Тэгэхээр зөвхөн нэг итгэл өмш нэг арга барилаа битгий яваарэ. Мөнгө бол өөрөө энерги олон зүйлд оруулдаг, үргэлжлүүлдэг, те нэмдэг, хасдаг, иймэрхүү хуваагддаг, те янз бүрийн ингээд томьёоллоор мөнгө аривчдаг, ихсдэг, багасдаг, те. Тэгэхээр мөнгөөр тодорхой хэмжээний тоглолтуудыг бас ингээд зөв талбарт нь зөв тоглолтуудыг бас хийж өөрийнхөө мөнгийг авч явах, мөнгөний энергийг тогтоох, хувиргах ийм арга барилаа сайжруулаарай гэдэг ийм том мессеж ирж байна шүү. Тэгээд энэ зүйлийг сайжруулах одоо боломж нь энэ сар олдох юм байна. Үр дүн бас энэ сар гарах боломжтой харагдаж байна шүү манайхаа. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор өмнөх асуулга дээр манайхаа эрүүл мэнд дээр юм хэлсэнгүү. За Харифан төсөр доош харж буусан. За тэгэхээр нөгөө хоолой хүрд бас асуулт орох магадлалтай байна. За тэр маань болохоор одоо хоолой өвдөх те хоолой сөөх хоолой болон нуруу энэ чи юу гэдэг вэ? Хүзүүний артлыг чинь манайхаа хуянтах тэгээд мөр өвдөх, хуян хөөрөх даралт
тэгээд хоолоо өвдөх иймэрхүү зүйлсээр бол бас анхаараарэ гэж харуулж байна шүү. За тэгээд дараагийн асуулт нь болохоор дотоод ертөнц болон сэтгэл зүй яг 8 сард ямар төлөвтэй харагч чинь ямар зөвлөгөө өгч ийн гэхээр манайхан 8 сард сэтгэл зүйн ямар нэгэн хин нэгний манипуляцад өртөх үе. За маш гайхалтай яриатай тий яриа хөөрөө сайтай одоо хүмүүсийн панаалддаг ч гэдэг юм уу тий ийм залтай ийм нөхдүүдээс бол нэлээд болгоомжлоорой гэдэг шууд мессеж бол хүрэгдэж байна. Тэгээ stripping illusion болон manipulate хүзэр хоёулаа хамт гарч ийн гэхээр ерөөсөө ийм хүнтэй угаасаа уулзрах гээд байна. Тэгэхээр энэ хүнийг бол энэ мессежээ сонсоод хүлээж аваад энэ хүнээс шууд юу хийгээрээ зайлсхийгээрээ гэдэг ийм зөвлөгөө гарч ийн. Тэгэхээр одоо мөнгийг тань үржүүлж өгнө хувааж өгнө гэдэг ч юм уу тий эсвэл одоо хөрөнгө оруулалт танаас нэгсэн гуйсан ер нь бол ийм зайлмихтэй ямар нэгэн зайлмихэд өртөх тий хур мэхлэлт өртөх иймэрхүү зүйлээс бол маш хатуу болгоомжтой 8 сарыг өнгөрүүлээрэ гэдэг мессеж ирж байна шүү. Тэгээ энээсээ болж одоо нөө сэтгэл зүйн маш хүнд дарамт уналтанд орох магадлал маш өндөр байгаа учраас ийм зүйлээс анханасаа одоо биеэ татаж аваа зайлсхийгээд зайлсхийж болгоомжтой юм илүү нягтнямбай юм байгаарэ гэдэг мессежийг өгч байна. За тэгээ дээрэс нь болохоор high prestige үзэр маань доош харж буусан. Тэгэхээр одоо юу гэдэг альва ажил төрөл дээрч бай, хилцээр дээрч бай, гэрээ контракт дээрч бай тий. Иймэрхүү зүйлс дээр болохоор зүүн сонгоос дагаарай. Тэр хүн танд анханасаа ямар мэдрэмж төрүүлсэн тэр мэдрэмжээ бас дагаарай. Илүү одоо юу гэдэг зөндөө итгээрээ сэтгэл хөдлөлтөө биш те. Одоо өөр шууд хашиг бодоод ч юм уу цалингийн бодоод ч юм уу иймэрхүү хандлагаар битгий хандаарай. Зүүн совингоо илүү сайн сонсоорой, зүрхээ сонсоорой гэдэг мессежийг бас давхар өгч байна. За тэгвэл хувь хүний хөгжил дээр гэхээр за Sokин байт болон masculine energy гарч ирсэн. Тэгэхээр хувь хүний хөгжил дээр за манайхан бол илүү одоо юу гэдэг тухтай одоо гэртээ ингээд бие махбодоо илүү ариусгах иймэрхүү үйлдэлийг бас хийгэрэй гэж зөвлөж гин лаасах тий давстай ванд орох гангатай ванд орох ингэж одоо энергийн түвшинд бие ариусгах тий. За тэгээд маш гоё өөрсдийнхөө дуртай сарнайн дэлбэ ч юм уу эсвэл өөр юу хийхийг хүсэж гин сүү хийж болно, давс хийж болж гин өөрийнхөө одоо мэдрэмжээрээ зөнгөөрөө байны өрөөгөө гоё чимэглээд усаа гоё ингэж өнгө оруулах тий хийх зүйлс байвал хийгээд ингээд ванта усанд орохыг бол санал болгож гин. За нөгөө талаараа болохоор бас нартай маш ойрхон байж, нартай харилцаж, нарнаасаа энерги авч, нартайгаа ярилцах тий тэгээд masculine energy буюу илүү эргэтэлэг шин чанараа өсгөх иймэрхүү зүйлсийг бол хийх төлөвтэй харагдаж байна. За тэр нь бол илүү экстрем аялалд явах ч юм уу, экстрем зүйлс сонирхох, иймэрхүү зүйлсийн клубүүдүүд явах, элсэх, сургалтанд суух те иймэрхүү төлөвтэй харагдаж байна. Эдгээр зүйлсийг бас бодож исэн бол 8 сар бол бас тохиромжтой байна. Тэгээ нар гарч ийн, лааны гал байна. Тэгэхээр галтай их ойрхон байх, гал цогтой байх, гал цогтой болгох тийм зүйлсэд хамрагдах суух явах те иймэрхүү зүйлсийг бол зөвлөж гин. Тэгээд энэ зүйлсийг угаасаа ертнээс хийн гэж та бүхэн ярьжсэн бол энэ 8 сард хийх цаг нь байна шүү гэж хэлмээр байна. За ингээд хамгийн сүүлийн асуулга нь болохоор за ерөөхдөө нийт уншлагаас авсан мэдээлэл мэдээ те өгж байгаа зөвлөгөө энэ бүх зүйлээ дагаад авсан мэдээллүүдээ эргцүүлээд анализ хийгээд зөвлөгөөнүүдээрээ бас дүгнэлт хийгээд ингээд зөвлөгөөгөө дагаад ингээд гоё 8 сарыг авч гоё энерги маш гоё доктортойгоор авч явж чадах юм бол ямар үр дүнд хүрэх боломжтой вэ гэдэг асуулган дээр болохоор taking steps болон 6-гийн аяг гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн маань зөвлөгөөгөө сайн дагаад энерги гоё авч явж чадах юм бол 8 сар дуусгаад илүү та бүхний сэтгэл зүй тунгалаг дээрэс нь гэгээлэг маш гоё юм ариухан яг хүүхэд шиг хүүхэд насндаа та ямар гоё гэгээлэг ертөнцтэй байсан яг тэр ертөнцид очиж чадхаар байна. Тэгээд ихэнх хүмүүс маань бол 8 сард дотоод хүүхдтэйгээ ярилцах, дотоод хүүхдийнхээ хүслийг биелүүлж чадхаар байна. Хүүхэд байхдаа юу хүсдэг байсан, хаана очихыг хүсдэг байсан, хэн болохыг хүсдэг байсан, юу хийхийг хүсдэг байсан, хэнтэй уулзахыг хүсдэг байсан гэх мэтлэн хүүхэд насныхаа одоо мөрөөдлийг, зорилгыг бас биелүүлж чадах сар байна. Дээрэс нь маш одоо юу гэдгийг эерэг
үнэхээр эерэг байхаарай. Тэгээ taking steps хөөзөр маань цуг гарч ирснээр болохоор та бүхэн энэ гоё үр дүнд хүрэхийн тулд заавал алхам хийгээрэй, үйлдэл хийгээрэй. Одоо байгаа байдалтай байгаад л ах юм бол мэдээж энэ үр дүнд хүрэхгүй мэдээж алхам хийхэд, аялахад, урагшаа явахад тэ зорилго руугаа тэмүүлэхэд даваа нухчаа, асуудлууд, риск энэ риск гэдэг үгийн дээрээс нь орж ирэхээ бачиадах юм. Риск чинь зааж гараа манайхан бодоо тийм. Монголоор юу гэх вүлээ? За байтгүй шүү. Дахиад байхгүй энэ риск гэдэг үг яагаад орж ирэх болж байгаа? За би бичлэгээ зогсоогт. За манайхан sorry олцсон шүү. Бүр ингээд өмнөх онцлог дээр рискээр нь явцсан. Энэ удаа бүр ингээд нэг бүр яг олмор санагдаад тэгээд ямар ч эрсдэл тэгэхээр бүх зүйл эрсдэлтэй, эрсдлийн цаана боломж байдаг, эрсдлийн цаана бэлэг байдаг, тэ эрсдлийн цаана шан харамж байдаг, тэ эрсдлийн цаана мөнгө байдаг, эрсдлийн цаана өсөлт байдаг. Тэгэхээр эрсдэл гэдэг зүйлээс битгий агаарай. Хитрхи комфорт зондоо битгий байгаарай. Ямар тач юу ч болж исэн, бороо орж исэн ч алхах хэрэгтэй, шалбаагтай байсан ч явах хэрэгтэй манайхаа. Ерөнхийдөө бол маш гоё зөрөгтэй агаарай. Тэгээд өөртөө итгээрэй, хүчтэй агаарай. Зүгээр л итгээрэй, урагшаа алхаарай гэдэг ийм өдөр буусан байна. За тэгээд 8 сарын төгсгөлөөр бол та бүхэн маань бол гайхалтай эерэг. Тэгээд дотоод хүүхдээ баярлуулж чадсан. Дээрэс нь 8 сарын төгсгөл гэхэд та бүхэн ямар нэгэн байдлаар юу байх нь хин нэгнээс surprise авах, бэлэг авах, хин нэгнээс одоо шагнал авах тий иймэрхүү сар байхаар харагдаж байна. Тэгээ илүү гоё бүтээлч байж чадхаар харагдаж байна. За энэ дээр яг нэг нууц энерги нь болохоор хитрхи гинэн байх вэ гэдэг мессеж дахиад орж ирж байна шүү. Хитрхи одоо нэг хүүхдийг хуурахад амархан байдаг тий. Тэгэхээр хүүхэд шиг хитрхи гинэн байх вэ. Нөгөө энэний өмнө өгсөн яг зөвлөгөөтэй бол бас давхар орж ирж байна шүү. Тэгэхээр энэ дээрээ та бүхэн манаас сайн анхаараарай. За ингээд уншлах нь бол өөр өндөрлөлөө. Тэгээд бас их хүнд хэцүү нэрхтэй зүйл бол байсангүй. За тэгээд уншлах нь өндөрлж जैन. Тэгээ 3 дахь группийнхандаа амжилт хүсье, азиг хүсье. Баяртай. За тэгэхээр 3 дахь группийнхандаа болохоор нэмэлтээр нээлттэй уншлага дээр Queen of Cups болон King of Cups хоёулаа уруу гарч буусан. Тэгэхээр энэ маань болохоор яг юутай холбоотой ямар учиртай гарсан бэ гэдэг дээр болохоор Nine of Cups гараад дээш харж гараад Queen of Wands маань доош харж гарсан байна. Тэгэхээр ер нь бол 9 аяга маань өөрөө хүслийн үзэр. Тэгэхээр гадна талаасаа бүх зүйл хангалуун хүслээ биелүүлсэн мэт харагддаг ийм энергитэй. Гэхдээ энэ үзэр бол зөв гарсан ч гэсэн одоо юу гэдэг би өөртөө хангалуун байгаа мэт дүрсгэх гэдэг ч юм уу тий. Гаднаасаа бүх зүйл сайхан харагдаж байгаа ш доторх одоо жаахан гансрал ч юм уу сэтгэл ханамжгүй байдал доторх хоосрол сэтгэл ханамжгүй байдал ингээд нуугдчихэдэг ийм энергийг агуулж идэг. Тэгэхээр ийм энерги бас цуг явах гээд байна гэдэг ийм зүйл байгаа. За эерэг талаасаа бол ганцаараа ч гэсэн өөртөө хангалуун байж сурах тэр сорилыг бэлтгэж байгаа. Тэгэхээр тэр сорилыг бол сураасаа тэр сургамжийг сураа гэдэг ийм мессежийг нэг талаасаа өгч болно. Сэтгэл санаагаа гадаад хүчин зүйлсээс салгаад дотоодосоо тэр амар амгалан мэдрэх тэр хэрэгцээ бий болсон байна гэдэг мессежийг өгч болно. Яг уу арай хатуугаар хэлэхэд бол хуурамч одоо сэтгэл ханамж гадаад төрхөндөө хитрхи анхаарах, хитрхи материалын байдалд анхаарах тий би бүх зүйлээ илүү хяналттай байлгана гэдэг хитрхи контролдох гэсэн контролдож өөрөө өөрийгөө хуурах гэсэн иймэрхүү энергийг бас өгчиж болно. За тэгээд Queen of Wands маань уруу харж буусан. Тэгэхээр илүү одоо юу гэдэг өөртөө итгэлтэй, өөртөө итгэдэг сэтгэл татам ийм эмэгтэй хүний дүрийн уруу харж ийн гэдэг нь сүүдэр талыг бол илтгэж байгаа. Тэгэхээр өрсөлдөөн байх нь тодорхой хэмжээний хил ам одоо атаархал бас байх гад байна. Сэтгэл хөдлөлийн юм тэнцвэргүй байдлыг бол бас илэрхийлж ийн хитрхи одоо өөртөө төвлөрсөн ийм байдал гарах үе гэдэг ийм одоо юу мессеж бас өгч байна. За яг нөгөө манипуляцийн хүзэр бас энэний өмнө гарсан. Тэгэхээр та манипуляцид өртөх эсвэл та хин нэгнийг манипуляцлах бусдын мэдрэмжийг ашиглах гэсэн үг монголоор бусдын одоо мэдрэмжийг хувийн ашиг сонирхлоор ашиглах иймэрхүү зүйлд өртөх болон та өөрөө ийм зүйлийг гаргах иймэрхүү энергийг харуулж байгаа шүү. Тэгэхээр яг хостой хүмүүсийн хувьд бол бас хин нэгнийг манипуляцлах, хин нэгнийг хитрхи контролдох гэсэн иймэрхүү асуудлууд бас битгий гаргаарэ. Энэ энергиэс хол байгаарэ гэж байгаа. За нөгөө талаараа болохоор
хостой хүмүүсийн хувьд 3 дахь хүн эсвэл өндлөнгийн ямар нэгэн асуудалт игдэх гал асаагч юм эмэгтэй хүний илтгэх тохиолдлоос гарч иж болно. За ингээд ерөөхдөө нийлүүлээд унших юм бол та өөрийгөө сэтгэл хангалуун мэдрүүлэх гэж өөртөө хитрхи их хүчилж хичээж байгаа ч гэсэн яг үнэндээ дотоод сэтгэл ханамжгүй, итгэл алдарсан байдлын юм дамгаалж байгаа энэ энергийг илтгэж байна. Гадаад орчин, гадаад дүр төрх хувцас хуунаар iPhone 16 өөр юу гэдгийг материалын зүйл иймэрхүү нөлөөлөлт хитрхи бити өртөөрэй. За дээрэс нь 3 дахь этгээдийн нөлөөлөл харилцаа гэдэг зүйл сөргөөр харилцаанд илүү сөргөөр нөлөөлөх болцшгүйг бас анхааруулж байна. За энэ маань бол тун цөөхөн хүмүүсийн хувьд шүү. Нийт массын энергээр ярьж байгаа шүү. За тэгээд 3 дахь хүн буюу энэ хүн эсвэл та өөрөө байж болно. Өөрийнхөө үн цэнийг дутуу үнэлэх, өөртөө итгэлгүй байх, бусдын анхаарал, бусдын үнэлэмж гэдэг зүйл дээр хитрхи их түшиглээд буруу үйлдэлүүд гаргахыг, буруу хандлага гаргахыг гэдэг ийм анхааруулгаар орж ирж байна. За мэдээж өмнө нь хин нэгний манипуляцад өртөх, эсвэл заллан хуурмаг зүйл энергиуд их гараад байсан шүү дээ. Тэгэхээр сэтгэл санааны манипуляцад өртөх гаднаасаа бүх зүйл сайхан мэт харагдуулж байгаа боловч цаагаараа нэг юм хуурамч юм эмэгтэй хүн уучрах тэр эмэгтэй хүн хөрөнгө оруулалт их мөнгө санхүүтэй холбогдох эсвэл тиймэрхүү эмэгтэй хүнтэй холбогдсноор энэ маань ингээд цаашлаад гэр бүлийн харилцаа нөлөөлөх үе гэдэг гоё дүр төрхөөр бас хуурдагдах үе гэдэг ийм зүйлийг бас илэрхийлж байна. За эрчүүдэд маань бол шууд утгаараа гоё үхтэй, гоё цус царайтай, гоё хувц сунартай ингээд ийм хуурмаг дүр төрхтэй эмэгтэй хүнд төр зурж гисэн татагдаж гэр бүлийн харилцаагаас харилцаанд асуудал үүсэх үе гэдэг ийм том анхааруулгыг бол бас өгж байна. Мөн дээрээс нь таны дотоод сэтгэл мэдрэгж байгаа тэр хоосрол, хуурамч, сэтгэл ханамж иймэрхүү мэдрэмжийг гадаад орчин дүр төрхөөрөө нөхөх гэж битгий яараарэ. Ийм хандлага битгий гаргаарэ гэдгийг бас хэлж гин. Өөртөө илүү үнэнч байх хэрэгтэй. Гаднаас ирэх тэр амлалт, анхаарал иймэрхүү зүйлд хитрхи их битгий автаарэ. Таны боломж болцсон өнөөдөр ямар байна? Чин үннээрээ л байгаарэ. Хин нэг нь сайхан харагдах гэж үнэтэй эд идэл худалдаж авах үнэтэй машин зээлээр авах ч юм уу зүгээр жишээ авахд иймэрхүү зүйл битгий хийгэрээ гэдэг ийм анхааруулгыг өгж байна. Тэгэхээр хуурамч өөрийнхөө дотоод ийм дутуугийн комплекс гэдэг зүйл байгаа шүү дээ. Хүн болгонд байдаг надад ч гэсэн байгаа. Тэгэхээр энэ хоосрол, дотоод сэтгэл ханамжгүй байдал, дотоод хоосрол гэдэг зүйлийг юу гэдэг материалын зүйлээр, хуурамч зүйлээр оролдох магадлал маш өндөр байгаа даа. Тэгэхээр энэ ийм зүйл битгий хийгэрээ. Хуурмаг дүр төрхөнд итгээд сэтгэл санааны хувьд докторгүй болоод дотоод ханамжгүй байдалд орох юм эрсдэлтэй харагдчихжээ шүү. 3 дахь хүн эсвэл ихтгэл найдварыг ашиглах гэсэн өөр хин нэг нь ч байж болно Тэгэхээр та өөрийн үн цэн гэдэг зүйлийг жанжин шугам гэдэг зүйлээ санаарай. Хин нэгний анхааралт биш. Өөрийн жинхэнэ үнэн мөн чанар гэдэг өөрийн жинхэнэ дуу хоолой гэдэг зүйл дээр төвлөрөөрэй гэдэг ийм зүйлийг л илэрхийлээд байгаа юм байна шүү. За тэгээд тэрнээс биш бүр яг цэвэр хэмжээний хууралт ч юм уу иймэрхүү зүйл гэхээсээ илүү сэргийлэх байдлаар, анхаарлах байдлаар, болгоомжлох байдлаар бол мессежийг олгож өгч байна. За би энэ мессежийг сая оруулаагүй учраас бичлэгэн дээр нэмэлтээр араас нь оруулчих. Тэгэхээр та бүхэн маань мессежийг харднаагаа. За баярлалаа.